За COP17 хуралдаа үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийн бас нэгэн гол сэдэв бол мэдээж энэ хурал дээр залуучуудын оролцоо бол чухал байр суурь эзэлж байгаа. За дөнгөж сая одоо сэдэвчсэн хуралдааны хувьд бол одоо бэлчээр гангийн асуудлыг залуучууд маань бас асуудал дэвшүүлэн өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, за ер нь ямар асуудлыг бидэд дэвшүүлж чадвал альва зүйл дээр бас дэлхийн нийтийн анхааралд хүрэх үү. За тэр дундаа Монгол залуучуудын хувьд бас өөрсдөө тулгарч байгаа асуудлыг илүү дэвшүүлж зоригтойгоор бас дуурж байгаа нь бас хамгийн том алхам гэж харж байна. За үүн дээр бол мэдээж орон нутгийн төлөөлөл залуу малчдын төлөөлөл бас оролцож байгаа гэдгээр нэлээд онцлогтой байна. За Өмнөгүй аймгийн 3 дис сумаас COP17 хуралд оролцож байгаа залуу малчдын төлөөлөлтөд бид уулзж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тань ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За сайн явж ирв. Сайн явж ирсэн. Одоо бараг хотын боллоо. Капад ирээд анх нөгөө хэлсэн цагаас нөөш байсан. За тэгээд нөгөө 12 13-нд бас нөгөө дэлхийн малчдын чуулга болсон шүү дээ. Нөгөө 6 бас тэрэндээс оролцсон. За тэгэхээр маш олон асуудал, маш олон сэдвийг мэдж байгаа бах. За тэгэхээр дөнгөж сая бас та хэд маань бас энэ бэлчээр манай улсад хамгийн их тулгамдж байгаа ган гэсэн энэ хоёр сэдвийн хилцүүлэгт оролцлоо. Тэгэхээр ер нь яг энэ Өмнөгүй аймгийн 3 дис сумын нөхцөл байдлыг өнөөдрийн төвшөнд ямар байна? Та хэд маань яг өөрсдийн биеэр амьдарч байгаа хүмүүсийн хувьд бас илүү сайн боддоор мэдэрч байгаа. Тэгэлгүй яг угаас одоо гам бэлчээр ус ерөөсөө малчд бид нар ганц тулгамдж байгаа асуудал чи энэ байна. Тэгээд энд ер нь гарц харгалгаа юу вэ? Дэлхийн нийтнэрийн гантай яас тэмцдэг, чөлжилтөө яас тэмцдэг, тэмцдгийн бол гэдгийг ингээд өөрийн биеэр харах гэж, судлах гэж, сонсох гэж ингээд COP-од бүр хамаг ажиллаан зориулаад оролцож байна манай гэр бүлүүд. Тэгээ манай яг 3 дис сумын хувьд бол одоо алаг цог энэ жилдээ үл байгаа. За тэгтээ бол ер нь та бүхэн мэдж байгаа 3 дис сум нуурхан бүстэй. Тэгэхээр ер нь цөлжилтөл ер нь маш их одоо малчд бид нар бол ер нь одоо нэг амьдрах орчин гэхдээ тэр нөхцөлөл ер нь маш одоо тааруу байна. Ер нь та бүхний амьдарч байгаа газар нутгийн үгдийн за өнгөрсөн жил ургаж байсан ургамалч гэдэг юм уу энэ жил ургахгүй бах тэр одоо энэ жишээ бодтууд юм хэр зэрэг мэдрэгдэжээ. Энэ л ерөөсө хамгийн түрүүнд мэдрэгдэж байгаа зүйл чи энэ байна. Одоо энэ жил одоо манай говьд ч одоо нохон ширэн зэрэг ингээд одоо энэ ургамлууд одоо гаргадаг байсан бол гархаа болж ийн жилээс жилдэл ингээд одоо хур бороо орохгүй байна. Дээрээс нь тоосчлт их байна. Энээс нь ер нь аль альнаас л нөлөөлөд байна. Тэгэхээр одоо бид нар одоо гарахгүй байна гэдээ одоо малгүй болох нь хайшаа юм те. Тэгэхээр аль болох байгаа газрыг зохицуулаад ер нь ингэж амьдарч байна да. COP17 хуралдаа олон сэдвчсэн хуралдаанд бас орж сонссон баг. Тэгэхээр ер нь та бүгдийн дуу хоолойг ер нь хэр хүлээж авч явах шиг байна. За энэн дээр болохоор бас нэг дутмагдал байсан. Одоо ингээд бүх ингээд газруудад ингээд хурал болж байгаа штэ. Тэнгүү зэрэг ингээд бид нар нөгөө орчуулагч байхгүй. Өөрсдийнхөө утасны тарсатар орчуулдаг. Тэгээд нөгөө өөрсдийнхөө хүссэн асуудлыг ингээд асуух гэхээр нөгөө бас хэл байхгүй. Тэгин энэ бас нэг жоохон тулгамдж ирсэн. Яг ингээд Монгол хүнтэй газар л ингээд хуралдаж суугаад ингээд өөрсдийнхөө бүрэн боломжийг илэрхийлээд бид нар ийм тулгарч जैन энийг минь ингэж шийдэж өгвөл болох юм уу яах юм гэхээр энэ талыгаа бол ингээд асууад болж чаахгүй. Нэг тулгамдсан асуудал нь тэр байсан. Өнөөдөр яг таны оролцсон сэдвийн үед бол бэлчээр гангийн асуудлыг залуучууд маань бас нэгдэж бас өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд яг энэ дээр хамгийн гол одоо байр суурийг илэрхийлсэн зүйл нь юу байна? За энэ өнөөдрийн хэлцүүлэг надад маш чухал хэлцүүлэг байлаа. Энэ болохоор юу байсан? Залуучууд ер нь цөлжилт гантай ер нь яаж тэмцэж байгаа юм бэ? Энэ аюул чухал байсан. Яагаад тэгэхээр өнөөдөр залуу үе хойш үеэ бид нар л авч үлдэн. Бид нар л өнөөдөр улс их орондоо юу хийж байгаагаа түгээн дэлгэрүүлэх ёстой гэдгийг өнөөдөр энэчнээс харлаа. Тэгээ энэ дээр болохоор миний гол ер нь оролцсон зүйл болохоор юу байсан бэ гэхээр өөрийн нутаг тулгамж байгаа асуудлаа яриад тэгээд манай 3 дис сум маань өөрөө малчдын холбоотой. Малчдын холбоо маань ер нь ямар үйл ажиллагаа хийдэг юм бэ гэдгийг энэ олон хүмүүст хэллээ, дэлхийн хүмүүст хэллээ. Энэ нь одоо наадлын жишээ нь болохоор эхний ээлжинд юу байсан бэ гэхээр манай гэр бүлийн хувьд 2023 онуудад ер нь ганцууд ихтэй байсан болохоор нүүжсэн. Тэгээ ер нь нүүхтэй ер нь малчин хүмүүс хязээч ер нь сайхан байдгүй, хөөгдөг, туугдах маш их асуудлууд гардаг. Тэгвэл хэдлээ эннийхээ шийдвэрт ер нь юу хүрсэн бэ гэхээр манай гэр бүл мод тарьж эхэлсэн байхгүй юу. Тэгээд энэ мод тарьсан туршилгаа хуваалцлаа. За тэгээ манай 3 дис сумын хувьд бас малчд маань бас өөрсдийнхөө хэмжээнд бас мод тарьдаг тэрийгээ ярьлаа. Дээрээс нь бид бүхэн маань бас ингээд малчтайгаа ярилцчихад хэдүүлээ хэрнэг хичээлийн ургамал тарьж үзвэл яах вэ гэд өнгөрдөг жил бид нөгөө эрдэн шиш авсан. Тэрийг өнгөрсөн жилээр 1-2 айл тарьсан. Энэ жил гэхээр 3-4 айл аваад ингээд 5 айл ингээд тарьчих жишээ нэ. Ингээд хэдүүлээ эхний ээлжинд өөрсдийнхөө өвлжөө бууцаа ашиглаад байгаа нөөц усаа ашиглаад ингээд тавьд үрзье.
гэж ингээд тарьсан. Тэгээ энэ ингээд ажлууд маань бас хүмүүс маань ингээд ард иргэд маань малчид маань бас ингээд дэмжиж бид бүх ингээд санаа нэгдээд ингээд хийж байгаа нь ингээд бас маш гоё юм. Тэгээ энэ гоё энэ бүгдээгээ хэллээ. Тэгээд манай Монгол Улсын засгийн газар, Австралийн засгийн газар бас эднэрийгээ хүргэлээ. Энэ бүхэн маань нөгөө үнэхээр малчид ийм юм хийдэг юм уу гэдгийг бас гайхаж байна. Ийм бас жишээ бас манай Монголд байдаг юм уу гэдгийг ингээд гайхаж байна. Тэгээд энэ болгон дээр чинь дараа гоё хамтарч ажиллая. Монгол Улсын засгийн газраас бид нар ер нь яг юу хийвэл болох вэ гэж бас хүмүүс маань тэгж байна. Тэгэхээр бидний ерөөсөө өнөөдрийн үр дүн бол энэ дараагийн гарц гаргалгаагаа олох нь чухал. Тэгэхээр одоо дараа болох 2 жилийн дараа болох КОП-д те Монгол улсаас одоо малчид маань нэгдээд ийм гоё юм хийжээ гэдэг ямиг л өнөөдөр энэ хуралд ер нь орсон зорилго маань байлаа. Миний хувьд бол яагаад тэгэхээр залуучууд бид нар дараагийнхаа хүсэл эрмэлзэл мөрөөдөлтэй байж бид нар дараагийн алхамд хүрнэ. Тэгэхгүй өнөөдрийн болохгүй бүтгөө асуудлыг яриа л байвал болохгүй бүтгөө бол монголоор дүүрэн байна. Тийм үү? Дэлхийгээр л дүүрэн байна. Тэгэхээр аль болох шинэ зүйлийг харж, шинэ зүйлийн эхлэлийг тавьж дараагийн КОП 17, 18, 19-т те Монголын ингээд малчид ингэсэн шүү гэдэг ямиг харуулахыг л зорж байна да. Тэгэхээр та бүгдийн сайн туршлагыг зэрэгэлдээх сундууд маань хэрэгжүүлэх боломж нь хэр байдаг юм бол ер нь та бүгдийн сайн туршлагыг судлын хамтрыг гэсэн тийм санаачлагууд ер нь гарч ийн бусад аймагудаас ч гэдэг юм. Одоохондоо бол бид нар ч нөгөө түрүүхэндээ сумандаал хийж байгаа болохоор юу яаж ийн. Тэгэхээр одоо ер нь манай гэр бүлийн нэг зорилго байдаг. Гэхдээ энэ малчтын холбоо 360 сумандаа байгууллаа те бүгдээрээ ингээ хамтраад гоё дуршлагаа ярилцаал нэг жилд нэг удаа бүгдээрээ уулзаал болохгүй бүтгүүгээ яриад манайх ийм болохгүй юм байсан чи ингэж болгосон гэдэг ч юм уу. Энэ КОП-оос би нэг л юмыг харсан. Залуу малчид бид нар өөрсдөө дуу хоолой бол түүжүүлэхийн чухал юм байна. Дараагийн КОП-ийн уралд дэлхийн хурлуудад маш олон Монгол малчин залуучууд оролцоосэй гэж би харлаа өнөөдөр. За та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлаа амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр та бүхэн анзаарсан бах яг энэ чиглэлээр залуучуудын бас энэ хандлага за өөрсдийн санаачлан хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах энэ боломжууд бас өргөн бий болсон энэ сайшаалтай байна. За жишээлбэл дөнгөж сайн ярьсан Өмнөг аймгийн 3 дэс сумын залуу малчны төлөөллийн хувьд бол өөрсдөө санаачлаад ингээд тухайн бүс нутагт амьдарж байгаа олон асуудлыг багч гисэн одоо чиглэлээр ингээд сайжруулах, дээшлүүлэх энэ алхмуудыг хэрэгжүүлсэн ийм сайн туршлага байгаа. Тэгэхээр энэ туршлагуудыг бас бусад аймаг орон нутгийн сумдууд маань, малчид маань бас өөрсдөө ингээд амьдарч байгаа бүстэй бас хэрэгжүүлэх ийм боломж байна. Тэгэхээр энэ мэтгчлэн ингээд залуучуудын дуу хоолой КОП 17 хурал дээр илүү ус тод гарч ирж Монгол залуучуудын бас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бас багч гисэн урагшлах энэ том боломж бас бий болж байгаа нь сайшаалтай байгаамаа.